Ердөө 50-аад жилийн өмнө элсэн цүлд тэмээ хариулж унтны ус жүгүй аж түрэн амьдран суудаг байсан арабууд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг шиг тэнгэр багандсан барилгууд сөндөрлүүлж ирээдүйн мэт хотыг бүтээж дэлхийн худалдаа аялал жуулчлал тансаг хэрэглээний төв Персийн булангийн орнуудын хамгийн баян хотуудын нэг болж чадсан юм. Хүн ам нь 3.6 сая дэлхийн хамгийн өндөр цамхагтай бас хотын цагдаа нар нь Феррари, Ламборгини хөлгөлдөг тийм нэгэн хот. Тэгэхээр Арабын нэгдсэн Эмират улсын хамгийн том хот Дубай хэрхэн ийм хөгжлийн оргилд хүрэв? Хамгийн энгийн хариулт бол юр бусын манлайлал, сахилга бат, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн стратеги, зураг төслийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын иж бүрэн сан, бүтээн байгуулалт инженерчлэлийн компани, эрсдэл хүлээх зориг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого, дэд бүтцийн асар том хөрөнгө оруулалт, бас хатуу хууль журам багтана. Гэхдээ Дубай хот өдгөө зорилгодоо хүрчглээ хэмээн тайвширч тайван суухгүйгээр хотынхоо 2030-2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг гаргаж илүү ухаалаг хот болох хиймэл оюун ухаанд тулгуурласан үйлчилгээ, ногоон эрчим хүч, байгаль дээлтэй дэд бүтэц зэргийг хөгжүүлсээр байна. Энэ бол хөрснөөс нь хар алт олгооддог байгалийн баялагтай, түүнийгээ ухаалгаар зарцуулж, сахилга бат төрийн бодлого, итгэлцэл дээр түшиглэн элсэн манхнаас тэнгэр багандсан барилгууд сөндөрлүүлсэн Дубайн үсрэнгүй хөгжлийн загварын түүх юм. $1960 оны Дубай. Таны харж байгаачлан загас агнуурын аж ахуй эрхэлж, сувд олборлож голоо зогоож, элсэн цөлдөө амар тайван аж түрэн амьдран суудаг байсан энгийн даруухан цаг үе. Харин 1966 онд Дубай хотоос 100 орчим километрийн зайд орших тэнгисийн гүнээс газрын тосны орд илэрснээр энэ хотын төдийгүй ирээдүйн Арабын нэгдсэн Эмират улсын хувь заяаг орвон орн эргүүлсэн юм. Газрын тос гэдэг бол тухайн үед дэлхийн хамгийн үнцэнтэй баялаг байсан бөгөөд энэ нь Дубайн ирээдүг огцом өөрчлөх шалтгаан болсон байна. Ингэснээр 1969 онд анхны газрын тосоо экспортлож асар их боломжийг нээсэн ч Дубайг зөвхөн түүхийн эд дээр суурилсан улс болгохыг хүссэнгүй. Тухайн үеийн Дубайн удирдагч буюу одоогийн Дубайн өсрөнгүй хөгжлийг үндэслэгч Шейх Рашид ирээдүг илүү ухаалгаар харж газрын тосны орлогоор хотын дэд бүтцийг цогцлоож бомб, зам, сургууль, эмнэлэг барьж эхэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү үг ард олонд анхааруулга, сэрүүлэг болж, баялагт дэндүү найдах нь ирээдүйд эрсдэл дагуулж болохыг, тиймээс эдийн засгаа төрөлжүүлж, боловсрал, хөгжлийн стратеги, хүний хөгжил зэрэг урт хугацааны тогтвортой хөгжлийг эрэлхийлэх ёстойг ухааруулсан үг байлаа. Энэ нь Дубай болон Арабын нэгдсэн Эмират улсын удирдагчид газрын тосноос хэд хамааралтай байхаас зайлсхийж, олон тулгуурт эдийн засаг хөгжүүлэх ухаалаг шийдвэр гаргасан шалтгааны нэгэн илэрхийлэл болдог. Ингэснээр 1971 онд Дубай нь бусад 6 Эмират буюу Эмирээр удирдуулсан улсуудтайгаа нэгдснээр одоогийн бидний мэдих Арабын нэгдсэн Эмират улс байгуулагдав. Энэ шинэ улс төрийн тогтолцоо нь илүү тогтвортой байдал,
хөрөнгө оруулалтын боломжигч авчирсан юм. Газрын тосоо олборлож эхэлж байсан тэр цаг үед тэдний толгойд газрын баялаг бол шавхагдах баялаг шүү. Ирээдүйд бэлтий гэсэн үзэл санаа хүчтэй байсан гэдг нь гайхалтай. Ингэснээр харилцаа холбоо нисэх буудлууд ундны усны шугамтай болж 1970-ад онд 2 том мега хэмжээний усан худалдааны бомб ашиглалтанд оруулж Их Британий хатан хаан 2 дугаар Элизабет нээлтийн үйл ажиллагаанд нь оролцож байлаа. Энэхүү бомбт нь хөл хөдөлгөөнтэй олон улсын худалдааны зангилаа болж дэлхийн хамгийн том хиймэл бомбын нэг бөгөөд Дубайн стратегийн байршлыг ашиглан худалдааны тэнхлэг болж хувирсан юм. Удалгүй 1980-ад онд агарын тээвэрт хүч хаяж дэлхийн хүн амын тал нь Дубайд 7 цагаас богино хугацаанд нисээд ирэх боломжтой болсон төдийгүй Жебел Али чөлөөт бүсийг байгуулсан нь маш том алхам байв. Энэ бүсэд гадаадын хөрөнгө оруулагчид татваргүй өмчлөлийн эрх чөлөөтэйгээр бизнес эрхлэх боломжтой болж мянган компаниуд ирж суурьших болсон юм. Анх 19 компанитайгаар эхлүүлсэн уг бүс 2023 оны байдлаар 9500 компанитай болон өргөжжээ. Эдгээр алхмуудын ачаар Дубай хот дан ганц газрын тосноос үл хамаарах эдийн засгийн суурийг тавьж эхэлсэн бөгөөд аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, санхүү технологийн салбаруудыг топ төв болгох эхлэл тавигдсан байна. Энэхүү эдийн засгийн төрөлжилт нь газрын тосны орлогоос хараат байдлаа бууруулж, тогтвортой олон талт эдийн засгийг бий болгож, Дубайд газрын тосны үнийн хэлбэлзэл дундаж тогтвортой хөгжих боломжийг олгосон байдаг. Дубай хотын өөр нэгэн давуу тал бол стратегийн байршил. Европ, Африк, Азийн уулзвар дээр байрладаг Дубай нь дэлхийн тээвэр, бизнесийн төв гэдгээрээ давуу талтай. Тус хотын олон улсын нисэх онгоцны буудал, далайн бомб зэрэг дэлхийн жишгт нийцсэн дэд бүтц нь худалдааг хөнгөвчлөх, дэлхийн өнцөг булан бүрээс үндэстэн дамсан корпорациуд хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлжээ. 1990-ад оноос хойш Дубай асар хурдцтайгаар хувирч эхэлсэн бөгөөд алдарт Бурж Ал Араб тансаг зэрэглэлийн зочид буудлын бүтээн байгуулалт эхэлсэн юм. Энэ нь нийт 321 м хүрдэг анхны 7 одтой буудал бөгөөд буудлын ресторанаа нь далайн мандлаас дээш 200 м өндөрт задгай агаарт бүтээгдсэн гэдгээрээ онцлог. Үүнээс гадна дэлхийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг болох Дубай Молл, Ski Dubai хэмээх цанын resort, бас дэлхийн хамгийн өндөр барилга болох алдарт Бурж Халифа зэрэг төслүүд ар араасаа хэрэгжиж эхлэв. Тэрч бүхэл Палм Жумера хэмээх дэлхийн хамгийн том хүний гараар бүтээгдсэн хиймэл арлуудын бүтээн байгуулалт эхэлжээ. Далдуу модны хэлбэр бүхий арлын эргийн нийт урт нь 520 км бөгөөд зочид буудал, орон сууцны барилга, далайн эрэг, зоогийн газар, худалдааны төв зэрэг төрөл бүрийн үйлчилгээ нэгэн дор хөгжсөн газар. Эдгээрээс хамгийн алдартай нь 2008 онд байгуулагдсан дэлхийн 5 одтой Атлантис зочид буудал. Үүнээс гадна 2003 онд эхлүүлсэн Дубай Марина хэмээх шинэ орон сууцны төслийг бүс нутгийн хөгжил, орон сууцны хороолол, хүн амын нэгтаршил зэргийг уялдуулан бүтээн байгуулжээ. Энэ хот явган хүнд ээлтэй хот байх зорилгыг хэрэгжүүлсэн бөгөөд оршин суугчид нь гэрээсээ холгүйгээр заавал машина унаж гарахгүйгээр хотын эргэн тойронд алхаж олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлж болох хуйцаар төлөвлөжээ. Орон сууцны барилгуудаа үнэт чулууны нэрээр нэрлэн араб бичгээр чимэглэж, янз бүрийн цамхаг, дэлгүүр, зоогийн газар, баар, зугаалж салхилах талбай зэргийг нэгэн дор цогцлон байгуулснараа онцлог.
Эдгээр дэд бүтцийн томоохон төслүүдээс гадна Дубай аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбараа хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн юм. Дэлхийн жишгт нийцсэн зочид буудал худалдааны төв соёлын дурсгалт газруудаас эхлээд дэлхийн хэмжээний арга хэмжээ. Тэр дундаа Дубайн Экспо 2020 үзэсгэлэн зохион байгуулах хүртэл тус хот нь заавал очиж үзэх ёстой газар гэдгээрээ алдартай байлаа. Нэмж дурдхад хотын удирдлагуудаас аюулгүй байдал, үйлчилгээний чанарт анхаарлаа хандуулж ажилласан нь Дубайг зочдод ээлтэй хот гэсэн имижийг бүрдүүлж чадсан байна. Үүнээс гадна бизнес бол аливаа амжилттай эдийн засгийн тулгуур гэдгийг хүлээн зөвшөөрч, Дубай хот нь бизнест ээлтэй бодлого хэрэгжүүлсэн юм. Татварын хөнгөлөлт, чөлөөт бүс, хэлбэршүүлсэн бүртгэлийн үйл явц, бат бөх хууль эрх зүйн орчин нь дэлхийн өнцөг болон бүрээс бизнес эрхлэгчдийг татах болжээ. Жишээ нь Дубайд хувь хүний орлогын албан татвар байхгүй. Харин компанийн орлогын татвар 9%, бас 26 татваргүй худалдааны онцгой бүстэй. Ингэснээр бизнес хийхэд хялбар орчин, космополит ажиллах хүчин эрч хүчтэй, урам зориг өгөх бизнесийн экосистемийг бий болгож чадсан юм. Бизнес эрхлэгч гэр бүлүүдэд зориулсан сургууль, эмнэлгийг бий болгож, амьдрах орчин дээр нь маш сайн анхаарч хөгжүүлсэн нь Арабын нэгдсэн Эмират улсын хэмжээнд бизнес хийх гэсэн газрууд төвөөрөө ихэвчлэн Дубайг сонгоход хүргэдэг байна. Өдгөө Дубай хот нь дэлхийн 30 дахь чинэлэг хот болсноор хотын өөрийн өмч хөрөнгө нь 517 тэрбум доллараар хэмжигдэн дэлхийн топ баячууд хөрөнгөлөг хүмүүсийн амьдарч аялдаг хот нэгэнтэй болжээ. Дубай хотын удирдлага инновацийг хөгжлийн хөдөлгөгч хүч гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Дубайн ухаалаг хот, блокчейн стратеги, хэмэл оюун ухааны замын зураглал зэрэг санаачлагууд нь хотын технологийн дэвшилд тууштай хандаж байгааг харуулж байна. 2024 оноос эхлэн Дубай хүн төрөлхтний анхны бүрэн ухаалаг хот болох зорилтоо зарласан. 2030 он гэхэд робот болон хэмэл оюун ухаан нийт төрийн үйлчилгээний 50%-ийг эзлэх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр элсэн манхан дундах жижиг тосгоноос ирээдүйн мэт хотыг бүтээн байгуулсан нь гайхалтай. Үүнд ухаалаг удирдлага, хатуу хууль журам, сахилга бат, алсын хараатай манлайлал, стратеги төлөвлөлт, олон талт эдийн засаг, эрсдэл хүлээх зэрэг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого, дэд бүтцийн асар том хөрөнгө оруулалт, бас газрын тосны орлогоос гадна амьдрах чадвартай байдал нь Дубайг гайхалтай амжилтанд хүргэх замыг нээж өгсөн юм. Дубайн түүх бол зөвхөн арабуудын бахархал биш. Энэ бол хүн төрөлхтний хүсэл зориг, алсын хараа, бүтээн байгуулалтын гайхамшигт жишээ, бас урам зоригийн түүх. Газрын тосноос үл хамаарах эдийн засаг, олон үндэстнийг нэгтгэж чадсан нийгэм, ирээдүйг зөгнөж бус бодитоор хэрэгжүүлж буй төслүүд. Энэ бүхэн бол Дубайн хөгжлийн загвар буюу арабуудын айхтар бөгөөд атаархмаар түүх. Get low when the whistle go.